За. Миний нөгөө YouTube channel маань 73 subscriberтай болсон байна. Тэгээд 72 бичлэгтэй нэгийн зөрүүтэй. Тэгээд чадaltaй байгаа дээрээ гүйцэд яваадаа гэж дээрээс шилээл байгаа. Тэгээд 73 дахь одоо subscriber-ийнхаа одоо төлөө гэх нааши тэрний төлөө бичлэг хийх гэж хаашаа. Тэрэнд зориулж хийх гэж хаашаа. Ер нь одоо надад subscribe хийсэн болон ирээдүйд subscribe хийхгүйсэн ч гэсэн ер нь миний энэ сувгийг ашиглаж юм сурах гэж байгаа хүмүүст бүгдэнд нь зориулаад харин 73 дугаар subscriber-ийнхаа нэрэмжт гэвээс өртөө юм. Нэрэмжт нэг бодлогыг бодё гэдэг хэрэг. За 71 дээр зогссон хаа. Юу лээ? 70 дээр зогслоо. 69 дээр зогссон. Фит тог батсан шүү дээ сүлд. Тэгээд одоо энэ 70 дахь бодлогыг би харсан байхгүй тэгсэн чинь миний 69-ийг бодсон бодлолтон дээр саяыг нь 10 сая болгоол тэгээд юу лээ? Permutation хэсгийг шалгадаг. Нэг функц нэмж чичиж шалгаал тэгэл угаасаа ажилчин дээр асуудалгүй. Нэг санд л 10 секунд л болох байх. Тэгэхээр галгаар бодлогыг дахиж бодоод яах вэ те? Яг адилхан юм л 69-тэйгээ яг адилхан. Тэгээд 71-ийг бодё гэт. За 71 болохоор юу? Ордер гэдэг чинь 99 бутархаанууд. За энэ хүртүр гэх бах те дэн хуваар гэх бах тэгдэг лөө. Энэ бутархаа хувьд ND2 нь бүхэл тоо гэж байгаа байхгүй юу? Бүхэл тоо үед за тэгээ ND-гээс бага нэг хүрхгүй гэсэн үг шүү дээ. Нэгээс бага гэсэн үг те. ND-гээс бага ба энэ HCF гэдэг нь highest common factor. Одоо минийхаар бол GCD. Монголоор бол хамгийн их ерөнхий хуваагч. Тэгээ энэ хоёрын хамгийн их юу лээ? GCD гэдэг чинь хамгийн их ерөнхий хуваагч гэсэн үг шүү дээ, тэ? Хамгийн их ерөнхий хуваагч. Хамгийн их ерөнхий хуваагч нь нэг байдаг. Бол энийг бид нэр reduced proper fraction гэдэг юм л да. Reduced proper fraction. Зөвхөн тултал нь багасгсан бутархай гэх юм уу? Эсвэл одоо цаашаа дарагдахгүй, хураагдахгүй бутархай тий. Хураагдахгүй бутархай. Өөрөөр юу гэдэг лээ нэг 10 жил тахт нэг заагаад байдаг гэсэн юм. За ямар ч гэсэн тултал нь хураацсан бутархай л гэж хэлэх юм шүү. Reduced proper fraction. За D8-аас бага буюу тэнцүү тохиолдолд одоо байж болох бүх одоо reduced proper fraction-уудыг энд ингэ тавьсан байна л да. Тултал нь хураана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тултлаа хураагдах, цаашдаа хураагдахгүй гэсэн үг тий. Хураагдахгүй бутархайнууд. Тэр яг ингээд өсөх хэрэм би нэг байгаа байхгүй. Хамгийн бага 8.1, хамгийн их 8.7. Илэрхийлэх хэмжээ шүү дээ, тэ. Хамгийн их багаас нь их. За 5.2 бол энэ шүү дээ. 5.2 бол
7-3-ын яг зүүн талд нь байгаа байхгүй юу? Тэ. За тэгэхээр D-ийн саяас бага үед одоо яг ийм жагсаалт хийх нь шүү дээ. Одоо хураагдахгүй D-ийн саяас бага үед дэх бүх хураагдахгүй бутархаануудыг өс хэрэмбээр бичих юм бол 7-3-ын зүүн талд байгаа бутархан хүртүрийг бол гинэ. D-ийн 8 үед бол 7-3-ын зүүн талд байгаа бутархан хүртүр нь 2 шүү дээ. За тэгэхээр энгийнүүдээр харахад бол энд бол нийтдээ саяг өрчгөн сая буюу нийтдээ тэр ч одоо юу хийдгэх 1 сая тэр бом их найд гэдэг лөө. Нэг их найд боломж байгаа. Гэхдээ хураагдах бутархаанууд зөндөө байгаа. Тэднэр нь дарагдана. Тэгтэл аягүйх таа. Ер нь бол тэр бом лав хөрөнтэй. Баримжаагаар бол нэг лавл 100 юу байгалах. 100 тэр бом юм байгалах. Тэгээ тэрийг ирэмтлэн гэдэг тийм балаа юм бол бодож болохгүй. Тэр бол буруу бодолт. Тэгэхээр бүгдээрээ угаасаа хугацаанд амжихгүй юм чинь. Тэгэхээр тэр чинь нэг цагт лав хайрын гарахгүй байна. Тэгэхээр гоё бүгдээрээ бодолт хий тэ. Тэгээ санаа бол юм байна. За 3-ыг хуваахын 7 гэж байгаа шүү дээ тий. За тэгэхээр миний санаа бол яг энэ бодлогыг бодох амар олон бодолтууд байгаа. Жишээлбэл нэг энэ дээр нэг ийм юм байна. Штерн Брокten юу мод энтер гэдэг шүү дээ. Би ийм нарийн юм бол онлыг мэдэхгүй. За мэддэг байсан ч зүгээр л бүгдээр энгийн нэр бодъё гэх үү. Би бол ингэж үзэж байгаа юм. Ямарваа нэг D-ийн хувьд 7-3-аас зүүн талд нь байдаг хамгийн их тийм хүртүрийг олгоё гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл X-ийг хуваах нь D гэдэг хэлбэрт бичиж гэж байгаа байхгүй. Тэгээ энэний дараагийн одоо X дээр нэмэх нэгийг хуваах нь D нь 3-ыг хуваах нь 7-оос их байдаг гэсэн үг тийм. Тэгсэн мөртлөөсөө X-ийг хуваах нь D 3-ыг хуваах нь 7-оос бага байдаг. Ийм X-ийг л би олох гэж байгаа гэсэн үг байхгүй юу? Ер нь бол бодлого бол ерөөсөө тэгсэн л үг. Гэхдээ нэг нөхцөлтэй. Энэ хоёр тоон GCD-1 байх хэрэгтэй те. Одоо энэ бодлогоор ярил HCF нь. За тэгэхээр тэгэл бодолтой ингээл ерөөхдөө гаргачихж байгаа юм л да. Тэгэхээр энэ X-ийг л олъё. Энэ X-ийг олоход бол бидний нөгөө нэг бүхлээр хувааж чаддаг учраас айгу гоё амархан. Бид нэр энэ D-г мэдж байгаа. 1 саяудаа давтчих шүү дээ. Нэгээс эхлээл нэг ажиллагаа 2-оос эхлээл давтчих шүү дээ. Тэгэхээр ингэж байгаа. За жишээлбэл D-ийн 2 за 2 үед X-ийг олъё л да тий. Тэгэх юм бол бид нэг зөрүүлж бодоод байдаг шүү дээ. 7 үед 3 бол D үед хэд вэ гэд 10 жил ахт бодоод идэгсэн. Тэгээд D 3 2-ыг үржүүлээд 7-д очдөг тий. Тэнгүүд 3-ыг үржихэн D 3-ыг үржихэн D бахан 7 болно шүү дээ. За энийг би X гэж үзэж байгаа байхгүй юу? X гэж үзэн шүү дээ. Угаасаа энэ X ойлгомжтой байж. За ингээ X ингээ олчихно. Одоо нэг зүйл орж ирнэ. Хэрвээ шүү. Хэрвээ D-ийн
D-ийн 7 хуваагддаг бол манай x-ийг хуваах нь D чинь өөрөө тэнцүү ийм гэдгийг харж болох байхгүй юм дэс. Тэгээд өөрөөр хэлбэл энэ үнэн биз дээ та. Юу лээ? Тэг үнэн гэсэн үг шүү дээ та. Хэрвээ D-ийн 7 хуваагддаг бол дэс ингээ хараад ерөөхдөө ойлгож шүү дээ. X нь энэ те. X нь энэ гэсэн үг шүү дээ те. Тэнгүүд зур шууд тэрийг баталчих болно л доо. X-ийн навранд энийг тавьж агаад энийг D-д хувааж шүү дээ те. D-д хуваачаад энэ D дарагдаад тэгэл 3-7 гарч байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ D-ийн 7 хуваагддаг бол угаасаа л 3-7 гарна гэсэн үг. Нэгдүгээрт бусад үед юу гарах вэ гэхээр бусад үед D-ийн 7 хуваагддаггүй үед x-ийг хуваах нь D-ийн юу вэ гэхээр x-ийг хуваах нь D-ийн D-ийн бид нэр бүхэл хэсгийг авчил да тий. Ийм жинхэнэхгүй байгаа бүхэл хэсгийн за энтэй ч хэрэгч. Энэ манай шийд гэсэн үг. За энийг бол би нэг хайхтар гаргалгаа хийх юм цаашаа. Энийг баталж болно л доо. Зүгээр нэг жишээн дээр үзчихвэл болчихно л доо. Жишээлбэл бид нар бол ийм x-ийг болох гэдэг шүү дээ. Би болохоор ингүүл болчихно гэж хэлэх гэдэг шүү дээ. 7 тоглолтог бол энэ бол манай шийд биш. Энэ D бол угаасаа x-тэйгээ GCD-ийн 7 хуваагдах учраас энэ хоёр манай шийд болж чадахгүй. Ийм хууртай манад энэ манай тийм юу ш. Зах алдахлах л та. Ийм үед яг үлээ 7 хуваагдж байвал. Тэгвэл бидний шийд x маань x-ээ бид дахиад нэгээр хорогдуулах хэрэгтэй юм шүү дээ. Нэгээр хорогдуулаад манай шийд болчихно гэсэн. Хуваагдахгүй байгаа тохиолдолд болохоор манай шийд бол x болно гэсэн. X болно гэсэн. Тэгээд жишээ нь би ингэж үзэх гэдэг юм л да. 3 хуваах нь 7. Авш. За D-ийн за бүр том дээр үзэл да. 131 гэж үзэл. 7 хуваагдахгүй шүү дээ. 131-ийг өөрчгөн 3 хуваах нь 7. За нэг бодъё. Тооны биш хүртэл гацх гэж. Компьютер дээр хэцэх юм суулгаад байна би. Нэг хүний нөлөөллөөс болоод. За өөрчгөн 3 хуваах нь 7. Тэнцээ. За 56 гэ баах юм гарч штэ бид нар бүхэл хэсгийг авахаар 56 гарна штэ. Тэгэхээр 131 үед манай 56-ны 131 бол 7-ны 3-аас зүүн талд байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ бол ийм байж чадна. Энэ 57 болчих юм бол 7-ны 3-аас их болчихно гэсэн үг те. За нэг бүгдээрээ харъя те. Бид нар юу харах гэж байгаа вэ гэвэл захлаа 3-7-г үзье л да. Биш 7-ны 3. 7-ны 3 чинь нэг иймэрхүү юм байна те. За нэг иймэрхүү юм байна. За тэгвэл 56-ны биш 56-г хуваахад 131 болохоор байна шүү дээ. Ийм байгаа байхгүй. Энэ маань
ийм байгаа байхгүй юу? 3.7 болохоор ийм байгаа шүү дээ. За 50 энэ хоёр үнэн үү? Бага байгаа шүү дээ тийм шүү. 427 428 гэдэг. Тэгэхээр ийм л бага байна тийм. За 57-г хуваах нь 131. Зөв. Ийм гарч штэ 135 гээд 135 энэ ч уусаа яач ч их байгаа штэ тий. Тэгэхээр баталчихж байгаа штэ. Яг 131 тохиолдолд ерөнхийдөө бодолт нь энэ л дээ. Ингээд бодчихтой болно ер нь бол амар ингийн нэр. Тэгээ биднээс тийм гоё үйлдэл хийж байгаа бүх хэсгийг авах гээд. За бодолтоо хийх тий. За энэ ажиллах нь Монгол хийж ажиллахгүй. Интернет байна. Ажиллаж шүү дээ. За ерөнхий санаа бол тэр. За юу гэхээр дабл манай P бол энийг өөрчдөг 3 хуваах нь 7 гэсэн үг. За бид нэр P-гээ интежерээр авахд болно. X-ийг олох гэж байгаа. За тэгэл болчихгүй л. Хариу solution-ы энэ зөрүү авахтай юм аа. Энэ хүн зөрүү гэж аавна. Зөрүү нь одоохондоо амар их тоо байгаа. Гэж болно. За нэг амар их тоо л доо. За тэгээд хариу solution D бол биш ээ solution X бол энийг бид нар зөвхөн олох юм чи. За тэгэл энэ л дээ D-тэй тэнцүү би бүр solution D гэж олж болно л та энэ асуудал. D-тэй тэнцүү 2-оос ихтэй D-ийн эрс баг тэнцүү юм байна. Тэнцүү Q-тэй тэнцүү нэг хүртэл. За тэгээд одоо би ингэх гээд байгаа шүү дээ. X-тэй тэнцүү X-тэй тэнцүү X-тэй тэнцүү 3-ыг үрждэг нь D хуваах нь 7. Тэгээ энэ хуваах чинь бүхлээр хувааж байгаа угаасаа. Одоо би юу шалах вэ гэхээр хэрвээ хамгийн их ерөнхий хуваагч X болон D мөн үү? D ялгаатай тэг байвал нэг бодолт гол тэгвэл тэгэл X бол X л гэсэн. За тэгэхээр энд нэг юм аваад нэг дараа нь хэрэглэнэ. Хамгийн их ерөнхий багч болно л дээ. Энийг ч одоо зөндөө л бодож байна дөө. За D чинь хизээч тэг байхгүй юм чинь энэ хизээч тэг гарахгүй тэгэхээр асуудал байхгүй. Дэнэр хизээч тэнцэхгүй. Тэгээд X-ийг ялгаатай үед хэрвээ X үед барин солино. Одоо энд бол Y-ийн дандаа их байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Y-ийг тэнцүү Y-ийг
модуль хэрвээ y-ийн тэг байвал манай хамгийн их хэрэггүй багч нь x гэсэн үг. Зөв тохиолдолд ч гэсэн x гэсэн үг. За ингээл энэ хамгийн их хэрэггүй багч ингээл болчдөг шүү дээ. Хин блэ чи? Евклид ч үлээ. Хин ч яриа тусвайч үлээ нэг Евклид л. Евклид л гэдэг. За хамгийн их хэрэггүй багч нь тэгээс ялгаатай байвал бидний хариу юу вэ гэвэл энэ хоёр чинь өөр хуваагчтай гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр x-с нэгийг хасчингууд л хуваагч болчихно л да тий. Тий. Тэгнэ үстэй. Ямар ч хоёртой хуваагч одоо юу гэдгийг 120 115 хоёр чинь юу үстэй. 5 юутай юм бэ? Нэгийг хасч болохгүй юм шүү дээ. Нэгийг хасч болохгүй юм. Тэг би яах вэ? Тэгэхээр би энэ дэр while хийж өгөх юм шүү дээ. While хийж өгөөд ингэх юм шүү дээ. Ингэж бодох юм байна. Одоо x олцсон. За одоо бид нөгөө нэг тийдээ x үг ахын дийг хийчихнэ. Тэгтээ ингэж хийн шүү дээ. Нэгийг үрждэг нэгээд. За энэ мэн мэдээч 7-3-аас бага байгаа. 7-3-аас бага байгаа гэж үзэж байгаа учраас хэрвээ тгээс биш зөрүү пгээс хасдаг нь тийм манай зөрүүгээс бага хатсмаа хамгийн ойрхон байна гэсэн үг шүү дээ. Ер нь л тэ бага хатсмаа хамгийн ойрхон байна гэсэн. Хамгийн ойрхон байгаа бол өмнө одоо олцсон байгаа шийдээс ойрхон байгаа бол бид нар яах ёстой вэ гэвэл шийд олцсон гэсэн үг шүү дээ. Шийдтэй тэнцүү зөрүүтэй тэнцүү энэ тэгээд сол x-тэй тэнцүү x сол d-тэй тэнцүү d гэл тэгэл явчихад болчих юм санагдах юм. Ингээл болчих хэрэгтэй. За. За хэвлэл үзье. X манай хариу штэ x нь D за мач өхөр тэг туучч тэг туахаар тийм алтаа саадаг. Энд чинь x нь их байвал x нь бага болчихж байгаа. Тэгээ ингээд зөв би яагаад энэ муу чинь явсаар байгаа тэг болчих болох юм байна шүү дээ. X-ийн тэнцвүүдийг эсвэл y-ийн тэнцвүүдийг байвал юм байна л да. Тэгээ энийг би нэгээс ялгаатай гэх юм байна. Юу л хийгээд энд энэ араа нэг л байгаа шүү дээ.
2 4 4 энэ ягаад ийм их тоогараад байгаа лээ тийм саясаа хэтэрсэн л ухсаж явна. Тэгээ манай хариугаас нэгээр илүү гараад шүү. Дийн хаана нэмэгдээд байгаа. Мангарчаа. Ди ягаад сая нэг гэдэг утгыг авдаг лээ. Оо хариугаа хариугаа билээ шүү дээ тэрнээс сүүлд болцсноо хэлэхгүй шүү дээ. 3-7 дээр зөрүү нь хамгийн их байна гэж гаргаж байна. 7 ч угаасаа тэгж гарна. Тэгэхээр 7 үед энийг хийхгүй юм. Мач. Энэ тэгвэл манайхтай зүрх тэг гараад байгаа юм л да. Байна л да. 7 үед батал хийхгүй мана. Гэж юу? За энэ манай хариу 428 энэ уусаа ойлгомжтой л байгаа л да. Энэ хамгийн сүүлийнх нь 8 болчих юм бол ер нь л GCD нэг гараад ах магадлал айгу бага болчихно л да. Тэгэхээр энэ айгу багасч байна. Энэ 9 болчих юм бол дахиад бүр багасч штэ. Тэгээ энэ бол баг анхны тойж магадгүй шүү. Тэгэхээр энэ хоёр юм биш таараад байгаа байхгүй. Тэгээ манай хариу энэ байна. Тэ 570. Тэгээс нэг иймэрхүү бодолт бол байж болж байна. Зөв жишээ шүү. Гэтэ энэ бодлогыг өөрөөрч бодож болно. Айгүй олон гоё аргуудаар ч бодож болно. За. Сайхан 73 дахь бичлэгээ хийчлээ. Өргөө болчлоо. Одоо дахиад хүн subscribe хийтэл дахиад хэд хоног амрыг да. Бичлэг хийхгүй. За дууссан. Дуусгая.